Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг үргэлжлэхэд бэлэн боллоо. 2025 оны 12 дугаар сарын 31-нд лав гараг Японы Ибараки мужийн Митод. Шинэ жилийн өмнөх орой Япончуудын хувьд жилийн хамгийн чухал өдрүүдийн нэг. Энэ өдөр хүмүүс гэр бүлээрээ цугларч хуучин оноо үдэж шинэ оноо өгдөг. Гудамж талбай баярын урамсгалтай хүмүүсийн хөдөлгөөн ихтэй байлаа. Гэхдээ тэр шөнө Митодын Санамару дүүргийн 1-2 давхар модон түрээсэн байр дотор бүх зүйл огт өөрөөр өрнөсөн юм. Тэнд баяр биш, аимшигт эмгэнэл болсон. Хэргийн газар нь Митодын төв хэсэгт JR Mita өртөнөөс холгүй мөртлөө харьцангуй намгам сууцны бүсэд байрлажээ. Энэ байр нь том хорооллын олон айлтай байр биш, жижигхэн түрээсийн байр байсан. Байрны нэг тал нь өндөр агуулгын ан руу тулж баригдсан байжээ. Өдөр бол тэр нь нэг их анзаарагддаггүй. Харин шөнө болохоор тэр өндөр хаан гэрлийг хааж орчныг харанхуй болгодог. Ингэснээр гадна талаасаа бараг харагддаггүй нуугдмал хэсэг үүсдэг байсан байна. Тэр байрны 1-р давхарт 27 настай залуу шинэхэн гэр бүл амьдарч байжээ. Нөхөр нь мал аж ахуйн чиглэлийн чинээлэг айлын хүүхэд, хүмүүс бүр 3 дахь үеийн баян айлын залуу эзэн гэж хүртэл дууддаг нэгэн. Эхнэр нь Комоцумото Харука 31 настай хумсын салаа ажилладаг, цаваа хөгжилтэй сайн хүн байсан гэж ойр дотных нь хүмүүс ярьдаг. Хөршүүд найзууд нь тэр хоёр их хэвтэй дандаа цуг явж харагддаг байсан гэж хэлсэн байдаг. Хэрэг гарах үед Харука жирэмсэн байсан. Гидсэн баг зэрэг мэдээд эхэлчихсэн үе. Хевлийдэх тэр хүүхэд бол энэ хоёрын удаа үлээсэн шинэ амьдрал байсан юм. Тэр өдөр тэдний өдөр тутмын амьдарч баярын урамсгалтай нэг их содон зүлгүй энгиймэд харагджээ. Өглөө нь хамт дэлгүүр орж юм худалдаж авсан. Магадгүй шинэ жилийн өмнөх орой олны материал эсвэл төрөх буй хүүхдийн эргэлэл энтергээд шинэ он ухтах сүүлчийн бэлтгэлээ хийсэн байх гэж хамгаалдаг. Үдээс хойш гэртээ ирээд хэсэг тайван цаг өнгөрөөсөн байна. Тэгээд нөхөр нь мал аж ахуйн ажилтай болохоор шинэ жилийн өмнөх өдөр байсан ч ажилдаа явах хэрэгтэй болжээ. Тиймээс тэр төрүүлж гэрээсээ гараад ажил руугаа явсан. Харука хэсэг хугацаанд гэртээ ганцаараа байж байгаад нар жаргах үеэр ганцаараа гадагш гарсан байна. Цагдаагийн дараах шалгалтаар бол тэр хувийн ажил амжуулах гэж гарсан байж магадгүй гэж үзсэн. Оройн 4 цаг 50 минутын үед нөхрийнх нь нууц дуугарчээ. Залгсан хүн мэдээж эхнэр Харука. Түүний дуу хоолой тайван ямарч сэтгтэй зүйл анзаарагдаагүй. Тэр зүгээр л одоо гэрлүүгээ орлоо гэж хэлсэн байна. Энэ бол тэдний хамгийн сүүлчийн дуудлага, нөхөртөө үлдээсэн хамгийн сүүлчийн үг нь байжээ. Ибараки мужийн цагдаагийн мэдээлэлээр камерын бичлэг болон утсаар ярьсныг шалгахад Харука орой 5 цаг 20 минутын орчим хүртэл гэртээ байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэр үед Санамару дүүргэх өөрийн байр руугаа буцаж орж ирсэн байна. Орой 7 цаг 15 минутад нөхөр нь ажлаа дуусаад жирэмсэн их нэртэйгээ шинэ жилийн оройгоо хамт өнгөрөөнө гэж баяртайгаар гэртээ иржээ. Тэдний байрны хаалга хаагдахаараа автоматар түгжигддэг байсан. Гэтэл тэр өдөр хаалга түгжээтэй биш байв. Япон улс ер нь аюулгүй орн гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ шинэ жилийн өмнөх ийм өдөр хаалга түгжээгүй байгааг харах нь түүнд нэг л эвгүй санагджээ. Зүрх нь түгшиж мууяар мэдрэгдсэн байна. Тэр болгоомжтойгоор гараа сунгаж хаалгаа нээсэн. Нөхөр нь ердийн л танил орчин өгтөн гэж бодсон. Гэтэл түүнийг өгсөн зүйл нь хамар зоргих цусны үнэр байлаа. Эхнэр Харука үүдний шалан дээр хажуугаараа хөвтөж байсан. Толгой нь коридор руу харсан, хөл нь үүдний хажуу талын гутлын шүүгээний ойролцоо байжээ. Түүний доор их хэмжээний цус хасгарсан байлаа. Хувцс нь нэвтнөрж үүдний шал бүхэлдээ бараан улаан өнгөтэй болсон. Айц цөхрөлтөө авцсан нөхөр нь тэр доороо 119 руу залгаж тусламж хөөссөн. Түргэн тусламж маш хурдан хурж иржээ. Харукаг шалгахад тэр ухаангүй байсан. Гэхдээ биеийн сулхан амьд байгаа мэт шинж илэрч байсан гэдэг. Хөршүүдийн хэлснээр түүнийг түргэн тусламж авч явах үед бие нь үл ялаг татгнаж байжээ. Тэр нь өөрийн мэдлэлтэй хөдөлгөөн биш, харин амьд явахын өмнөхөн биеийн мэдрэлийн системийн сүүлчийн агшил байсан байж магадгүй. Түүнийг хамгийн ойрын эмнэлэг рүү яаралтай үргэж сэхий амьдралах тасаг дэмжилсэн ч хэд хүнд гэмтэл их хэмжээний цус алдсан улмаас эмчнэр ойролцоогоор 1 цагийн дараа нас барсныг нь зарласан байна. Шинэ он өгдөх ёстой тэр шинэ жилийн өмнөх өдөр түүний амьдралын хамгийн сүүлчийн өдөр болж дуусжээ. Тэр нөхөртөө шинэ оны мэнд гэж хэлэх завгүй, хэвлэдэх төрөөгүй хүүхдээ харахч боломжгүйгээр явсан. Цагдаа нар шууд хэргийн газрыг харж Ибараки мужийн цагдаагийн газрын 1-р мөрдөн шалгах хэлтэс
хэргийг шалгахаар болсон байна. Гэхдээ анхны шалгалтаас ойлгомжгүй олон зөрчил илэрчээ. Энэ хэрэг бол гинэт тохиолдсон энгийн гэмт хэрэг биш. Байрны бүх цон хаалттай, төвчээтэй байсан. Нэвтрэх ганц гарц болох үүдний хаалган дээр хүчээр ивцэн улмар байгаагүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үлдэгч үүдний хаалгаар л орж ирсэн байх магадлал маш өндөр гэсэн үг. Үүн дээр тулгуурлаад цагдаа нар 3 боломж дэвшүүлсэн. Нэгдүгээрт гэмт хэрэгт нь Харукагийн таньдаг хүн байсан тул Харука хаалгаа онгойлгосон байж магадгүй. Хоёрдугаарт Харука яг гэртээ ирээд хаалгаа онгойлгох тэр мөчид ойролцоо отож байсан хүн түүнийг хүчээр түлхэж оруулаад хамт орсон байж болно. Гуравдугаарт гэмт хэрэгтэн урьдчилж үүдний цоошны кодыг мэддэг байсан байж магадгүй. Гэр доторх байдал нь бас сонирн байсан. Өрөө тасалгаа нэгж самуурсан улмөргүй огт ухсан төнгсөн шинжгүй. Ердийн дээрэн бол мөнгө үнэт зүйл хайгаад гэрийг нэгчж орхигдоо. Гэтэл энэ газар Харукагийн төрөвч гар утас бусад үнэт зүйлс нь гинтээгүй бүр нүдэн дээр ил газар хэвээр байсан. Эдгээр бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдаа нар нэг зүйл бараг итгэлтэй болсон. Энэ бол дээрэн биш эхнээсээ л нэг л зорилготой байсан. Харукаг заавал алах. 2026 оны 1-р сарын 2-нд задлан шинжилгээний хариу гарчээ. Тэр хариу бол гэмт этгээдийн санаа зорилго ямар аимшигтай, ямар харгас байсныг тодорхой харуулсан. Харукагийн хүзүүнд хурц утгаар гүн цусалт хийсэн байв. Тэр шархан гол судас тасалж шууд цус аллалтын шок үүсгэсэн. Үхэлд хүргэхүүц шарах байсан. Гэхдээ бүх зүйл юугаар дуусаагүй. Толгой дээр нь 10-аас дээш удаа мохоо зүйлээр зогсон гэмтлэлэрчээ. Тэр цохилтууд нь маш хүчтэй байсан тул гавлиас хүртэл угарсан. Зөвхөн хүзүү толгой дээр шарах байгаагүй. Түүний гар алхамт ч бас гэмтлийн улмар байсан. Ялангуяа гарын гадна тал алханы хэсэгт илүү их байсан байна. Энэ нь гараараа өөрийгөө хамгаалах гэж оролцсныг харуулж байв. Жирэмсэн байсан ч гараа өргөж толгоогоо хамгаалсан байх. Магадгүй хэвлэдэх хүүхдээ хамгаалах гэж оролцсон байж болно. Гэмт хэрэгтэн 2 өөр төрлийн зэвсэг ашигласан байв. Нэг нь хүчтэй зохих мохоо зүйл, нөгөө нь гутгах шиг хурц иртэй зэвсэг. Ийм төрлийн гэмт хэрэг ихэнхдээ зүгээр санамсаргүй байдаггүй. Ихэнхдээ гүн хорсол, үзий ядалтай холбоотой байдаг. Ибараки мужийн цагдаа нар энэ хэргийг маш ноцтой тооцсон. Хохирогч эмэгтэй жирэмсэн хэрэг шинэ жилийн өмнөх орой болсон арга барил нь хэд таргас нийгэмд үзүүлэх нөлөө нь асар их. Тиймээс Мито хотын цагдаагийн хэлтэст 90 хүний бүрэлдэхүүнтэй Санамару байрны хүн амны хэргийн тусгай ажлын хэсэг байгуулжээ. Эхэндээ энэ хэргийг зүгээр л хүн амны хэрэг гэж бүртгэсэн. Гэхдээ хэргийн газар дээрмийн ямар ч шинж байгаагүй. Харин хувийн харилцаатай холбоотой асуудал байж болзошгүй улмаар илэрч эхэлсэн байна. Тиймээс мөрдөн шалгалтын чиглэл аажмаар хувийн харилцаанаас үүдэлтэй өшөө авалт гэсэн тал руу шилжсэн. Шинжилгээний баг үүдний эсхийн цусны ойролцоо нөхөр болон түргэн тусламжийнхны биш өөр хүний гутлын мөр илрүүлсэн. Цус болсон тэр гутлын мөрүүд гадагшаа чиглэн үргэлжилсэн байлаа. Гэхдээ хэсэг явсаар харанхууд замхарч алга болсон байна. Энэ нь гэмт этгээд тэр зүг рүү зөгцсөн байж магадгүйг харуулжээ. Мөн Харукагийн өмсөж байсан хувцсан дээр маш бага хэмжээний үл мэдэгдэх уул мөр илэрсэн байна. Энэ нь халдлагын үрээр тэмцэлтэхэд гэмт этгээдээс үлдсэн арсны өчүүхэн илтерхий шүүс эсвэл хувцсны ширхэг байж болох юм. Тэрч байтугай түүний хумсны доороос гарч болох жижигхэн үлдэгдэл хүртэл гэмт этгээдийг тогтооход шийдвэрлэх ДНХ-ийн тодорхой болж хувирах боломжтой байсан. Цагдаа нар хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хайж нэгжлэг хийсэн ч хутга болон мохоо зэвсэг олдоогүй. Энэ нь гэмт этгээд зэвсгээ авч явсан гэсэн үг. Хэрэг гарсан байр нь гол замаас бага зэрэг тотгош байрладаг. Оройн цагаар машин бараг явдггүй намгүм газар байсан. Мөн ард талд нь өндөр агуулгын ханд байдаг тул шөнө болохоор тэр хэсэг их харанхуй болдог. Тиймээс гаднаас бараг харагддаггүй нуугдмал цохор бүс үүсдэг байжээ. Хөршүүд энэ хоёрхоос жил орчим энд амьдарсан. Хэрүүл маргаан сонсож байгаагүй гэж мэдүүлсэн. 72 настай нэг эрэгтэй 4 цагийн үед дэлгүүр орсон онцгой зүйл ажиглагдаагүй гэсэн байна. 58 настай нэг эмэгтэй ер нь хүүхдийн уулах чимээ хаяа сонсогддог. Гэхдээ тэр өдөр ойрлох, зодтолдох чимээ сонсоогүй гэж хэлжээ. Энэ нь халдлага маш богино хугацаанд болсон эсвэл байрны дуу тусгаарлалт дууг хаасан байж болохыг харуулж байв. Мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам нэг сонирхолтой зүйл ил болов. Харука 2015 болон 2017 онд нийт 3 удаа цагтаад хандаж байжээ.
Хожим хэвлэл мэдээлэлээр энэ нь түүний 20 гаруй наснда хийсэн богинохон гэрэлтэй холбоотой байж магадгүй гэж мэдээлсэн. Тэр өөрөөсөө ах хүнтэй гэрлэж байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эцэст нь салсан байна. Цагдаа нар тэр үеийн асуудал шийдэгдсэн одоогийн эрэгтэй холбоогүй гэж үзсэн. Гэхдээ хамгийн зүрх өвтгөн зүйл бол хэрэг гарахаас ердөө 4 хоногийн өмнө 2025 оны 12 дугаар сарын 27-ны 4 цаг 20 минутын үед Харука Мита хотын цагдаагийн газар руу залгасан байдаг. Тэр нэрээ хэлээгүй тэр жаахан эргэлдэж байгаад хуучин найз залуугийн мөрдөх үйлдэлийн талаар аль хэлтэс хандах вэ гэж асуусан байна. Хариуцсан ажилчин түнд хувийн аюулгүй байдлын хэлтэст очоорой гэж зөвлөж нэр холбоо барих дугаар хаяг асуужээ. Гэхдээ Харука хувийн мэдээлэлээ үлдээгээгүй. Магадгүй одоогийн нөхөртөө хуучин найз залуугийн асуудлыг мэдгэхийг хүсээгүй байж болно. Тэр зүгээр л дараа очно гэж хэлээд уцаа тасалсан. Тухайн үед цагдаа нар яаралтай аюул гэж үзээгүй тул идэвхтэй мөрдөн шалгал эхлүүлээгүй. Гэвч энэ дуудлага мөрдөн шалгалтын чиглэлийг тодорхой болгосон. Тусгай баг Харукагийн өмнөх харилцаануудыг шалгаж эхэлжээ. Утасны устгасан дуудлагын чагсаалтыг сэргээж найз нөхөд гэр бүлийнхэнтэй нэрэлцэж нэг нэр хаажмаар тодорч эхэлсэн байдаг. Тэр бол 2024 онд Харука одоогийн нөхөртөөгөө гэрлэхээс өмнө богино хугацаанд үргэлж байсан эрэгтэй. Хэдий тэр харилцаа дууссан ч түүний сүдэр бүрэн алга болоогүй байв. Энэ үед шинжилгээний баг өөр нэг чухал зүйл илрүүлсэн. Харукагийн гэрт байсан хүүхэлдээ гаднаа бол суглаан тойцсонд баяр үргээ гэсэн албан ёсны мэт загталтай ирсэн бэлэг. Гэхдээ хүүхэлтэйг задлахад дотор нь жижигхэн электрон төхөөрөмж байршил тогтоох чип илэрсэн. Энэ бол санамсаргүй эрэг биш. Урьдчилан сайдар төлөвлөж технологи ашиглан удаан хугацаанд мөрдөсний үр дүн байв. Төхөөрөмжийн бүртгэл холболтын түүхийг шалгахад нэг ухаалаг гар утасны эзэн тогтоогдсон. Тэр нь Харукагийн хуучин найз залуу Оучи Такуми байжээ. Оучи Такуми 28 настай Ибараки мужийн Хигаши Ибараки дүүргийн Ширасато тосгонд амьдардаг байв. Хэргийн газраас машинаар ердөө 20 орчим минутын зайтай. Тэр компани ажилтан байсан. Өмнө нь тээврийн салбарт ажиллаж ачааны машин жолоодож байсан туршлагатай. Тэр эцэг их ахтайгаа хамт үед амжаа амьдарч ирсэн хуучин гэртээ амьдардаг байв. Хөгшүүдийнх нь нүдэнд бол алуурчин гэхээс илүү огт өөр хүн байсан. Дунд сургуульд байхдаа сэргэлэн ангидаа нэр хүндтэй дээрлэхүүлдэг хүүхдүүдийг өмгөөлж зогсдог нэгэн байжээ. Кендо клубт харьяалагддаг байсан учраас модон саваа маягийн зэвсэг ашиглах техниктэй. Энэ нь мохоо зүйлээр хүчтэй зохих чадвартай байсныг тайлбарлаж болох юм. Гэхдээ насан туршийн дараа тэр өөрчлөгдсөн бололтой. Гаднаасаа тэр жирийн хүмүүжүүлэлтэй залуу шиг харагддаг байсан. Гэхдээ дотор нь буруу бодол, дүүширсэн сэтгэл аажмаар хоримтлагджээ. Тэр нэг үе шөнийн клубээр явж замбраагүй амьдрал хөөж байсан тухай танилуд нь ярьсан. Цагдаагийн мөрдөн шалгалтаар Такуми Харука хоёр анх хамт ажиллаж байсан ресторанд танилцсан тогтоогдсон байна. Тэд 2024 онд үргэлж эхэлжээ. Харука өөрөөс нь 3 насаар ах Такумигийн хувьд онцгой эмэгтэй байв. Тэр найзуудаа энэ бол миний анхны найз охин гэж бахархалтай ярьдаг байсан. Анхны гэдэг үг зарим хүнд зүгээр л энгийн сонсогдож магадгүй. Гэхдээ өөртөө хэд төвлөрсөн хайр дурлалын туршлага багтаа хүний хувьд энэ нь заавал минийх байх ёстой гэсэн мэдрэмж төрүүлж болдог. Тиймээс алдахыг хүсэхгүй төгс мэтээр төсөөлөх хэд эзэмших сэтгэл үүсгэн би. 2024 онд салсны дараа Такуми бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй бололтой. Түүний хувьд энэ бол зүгээр нэг салалт биш, урвалт хаягдал. 2025 оны 100 гэхэд салснаас хойш хагас жил гаруй өнгөрсөн байхад Такуми Харука руу байнга залгаж сошиал медиагаар холбогдохыг оролдож эхэлсэн. Уулзъя, эвлэрээ, дахиад эхлэе гэж байнга хэлдэг байв. Гэхдээ тэр үед Харука аль хэдийн шинэ амьдралаа эхлүүлсэн байжээ. Одоогийн нөхөртөөгөө танилцаж, гэрлэж, бүр жирэмсэн болсон байлаа. Тэр Такумигийн бүх дуудлага хаягийг блоклсон. Гэхдээ түүний энэ татгалзал Такумиг болиулж чадсангүй. Харин ч эсэргээрээ түүнийг улам гүн бодолд авсан, улам хатуу шидэмгий болгосон. 2025 оны намраас эхлэн Харука шинээр гэрлэж жирэмсэн болсон үеэс Такуми түүний гэрээ хаягийг мэдхийн тулд танилуудаас нь асууж сургалж эхэлжээ. Гэрдийн аргаар хаягийг нь олж чадахгүйгээ ойлгосон тэр өөр арга бодож олсон. Ингээд хүүхэлдээ ашигласан төлөвлөгөө хэрэгжүүлсэн байна. Баярын бэлэг мэт илгээсэн хүүхэлдээ дотор нь нууц байршил тогтоогч.
Ингээд тэр Харукагийн байршлыг тогтмол хийх боломжтой болсон. 2026 оны 1-р сарын 11-нд хэрэг гарснаас 11 хоногийн дараа Широсото тосгондох Такумигийн гэрт олон цагдаа нар гинэт орж ирэв. Түүний цагаан машиныг хурааж гэрээг нь нэг бүршлэн шалгаж хувцас, гутал, электрон төхөөрөмжүүдийг нь хураасан. Тэр үед Такумиг шууд баривчлаагүй. Мөрдөн бацаалтын үеэр тэр гайхалтай тайван байсан гэдэг. Би мэдэхгүй, би оролцоогүй, би түүнийг алаагүй, зүгээр л бэлэг өгсөн. Тэр бүр Харука нас барсанд гайхаж байна гэж хэлжээ. Цагдаа нар яараагүй харин ДНХ шинжилгээний хариуг хүлээж байсан. Харукагийн хүмсний доороос болон хувцснаас илэрсэн биологийн улмөр Такумигийн ДНХ-д таарч байгаа эсхийг шалгасан. Мөн хэрэг гарсан орой түүний машин хаагуур явсныг камерын бичлэгтээ тулгаж үзжээ. 10 хоногийн нарийн шинжилгээний дараа хариу гарлаа. Хувцснаас илэрсэн ДНХ Такумигийнхтэй тохирсон. Хэрэг гарсан цагт түүний машин гэмт хэргийн газрын ойролцоо байсан нь камерын бичлэгээр батлагдсан байна. 2026 оны 1-р сарын 21-нд хэрэг гарснаас 3-7 хоногийн дараа Ибараки мужийн цагдаа нар одоо цаг нь болсон гэж үзв. Тэр өдөр үдээс хойш тэд дахин Такумигийн гэрт очив. Энэ удаа зүгээр асууж тодруулах биш, баривчлахаар очижээ. Цагдаагийн машин суулгах үед Такуми 50 хэвээр байв. Сэтгүүлчдийн асуултад толгоогоо гудаалгасан ч нүүрэнд нь гэмшил харагдсангүй. Цагдаа нар албан мэдэгдэл хийв. 2025 оны 12 дугаар сарын 31-ний 5 цаг 20 минутаас 7 цаг 15 минутын хооронд сэжигтэн овуучи Такуминд Витаотын Санаморо дүрэгт байрлах орон сууцнд Харукагийн хүзүүг хутгалж толгой хэсэгт олон удаа цохиж санаатаагаар амнасыг нь хөнөөсөн. Сэжигтэн хоригчийн хуучин найз залуу байсан. Мөн байршил тогтоогч төхөөрөмж ашигласан нь олон нийтийг цочраажээ. Мөн Харукагийн нэрээ хэлээгүй дуудлагад цагдаа илүү анхаарал хандуулах ёстой байсан гэсэн маргаанч гарсан. Мито хотын цагдаагийн байцаалтын өрөөнд Такуми богино хатуу айрал төгсөөр байв. Би юу ч мэдэхгүй тэр хэрэг болсон газар байгаагүй гэж мэдгдсэн. Зүгээр л санаа зовсондоо хохирогч эмэгтэйг дагаж байсан гэж тайлбарлав. Гэхдээ түүний эсрэг баримтууд хангалттай байсан. Хувцсан дээр үлдсэн уулмөр ДНХ таарч байгаа хариу байршил тогтоосон бүртгэл утас захин барилцааны түүх. Мөн үүнээс гадна нэг чухал сэтгэл зүйн шалтгаан байв. Такуми Харукаг гэрлэж жирэмсэн болсныг бидснээс хойш мөрдлөг дарамт нь эрс нэмэгдсэн. Үүнийг нарциссист уур илэн гэж нэрлэдэг. Чи намайг хайсан, чи өөр эртээ аз жаргалтай. Би чамайг авч чадахгүй бол хийн ч авч чадахгүй. Цагдаа нар энэ нь гинти уур биш, төлөвлөсөн үйлдэл гэж үзэж байна. Тэр Харука гэртээ ганцаараа байх цагийг мэдэж байсан. Тэр дор хаяж 2 төрлийн зэвсэг авч явсан. Хаалгаар яаж орсон бэ гэдг нь 2 хувилбартай. Нэг боломж нь Харука түүнийг таньдаг байсан учраас түүний үгэнд итгэж хаалгаа нээсэн байж магадгүй. Нөгөө нь кодыг өөрчилж мэдсэн эсвэл ажлын туршлагаа ашиглаж нээсэн. Хэрв шүүх буруутай гэж үзвэл Японд ийм төрлийн хэрэгт хүнд ял оноодог. Япон 2 ба түүнээс дээш хүний амь хохирсон тохиолдолд цаазаар архиал оноодог. Хууль ёсоор энэ хэрэг нэг хүний амь хохирсон гэж тооцогдно. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр ганцаараа байгаагүй. Түүний хевлид бас нэг амь байсан. Хэрв санаатай урьдчилан төлөвлөсөн хит харгас гэж шүүх үзвэл бүх насаар нь хорих эсвэл бүр цаазаар авах ялж яригдаж магадгүй. Зарим хүмүүс хайр гэж нэрлэдэг зүйл үнэндээ хайр биш байдаг. Эзэмших хүсэлт, хяналт минийх байх ёстой гэсэн бодол энэ бүхэн хайраас огт өөр. Хин нэгнийг алдахыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь эцэстээ өөрийг ч өрөөлөгч сүрэлт хүргэдэг. Хайр бол байрч хорих зүйл биш. Хайр бол сул тавьж чаддаг сэтгэл. Хүн болгоны амьдрал чиний үснээр үргэлжлэх албагүй. Үүнийг ойлгож хүлээн зөвшөөрөх мөчөөс төлөвшөл эхэлдэг. Хэрвээ хорсол доторчин хуримтлагдаж байвал тэр нь нэг өдөр бусдын амьдралыг биш чинийхийг ч сүзгэнэ. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ нэрээр дуусаж байна. Та бүхэн дараагийнхаа бичлэгийг үзэх хүсвэл лайк, саба заавал дараад өгөөрэй.